За бүгдээрээ өнөөдөр манай 4-р хичээл төрөлцөн ирсэнд маш их баярлалаа. Шинэ хичээл маань гээгүүлэгч Раса Шатада байна. Тэдэртэй холбоотой жишээ үгс болон хоршоо үгсийг үзнэ. Тэгээд өнөөдрийн гол дүрэн бол хатуу дэвсгэр байгаа. Хамгийн сүүлд даалгавар та нар намар шүлгийг хуудж бичих байгаа шүү. Шинэ хичээл Раса Шатада 5 гээгүүлэгч үзнэ. 5 гээгүүлэгч маш хүчтэй 5 гээгүүлэгч нэлээд идэвхтэй өргөн хэрэглээнд хэрэглэгдэж оролцдог. Ягаад саашааг ингээд дундуур нь зураас тавьж нийлүүлсэн бэ гэхээр энэ хоёр маань бичвэр нэг ганцхан тэмдэглэгээр ялгаатай. Хаагатай адилхан юм байна. Хаагатай адилхан тэмдэглэгээ хоёр тусал энэ шаа үсгийн ард тавигдсан байна. Таада үсэг үгийн эхэндээ адилхан бичвэртэй. Онцгой тохиолдолд яг дэ үсэг хэвтээ дэгээр бичигдэнэ. Тэгэхээр таада үсгийн хэлбэр бас адилхан үгийн эхэндээ. За тэгээд шинэ хичээлээ бүгдээрээ явъя. Шинэ хичээлээ явахад гол орох дүрэн маань хатуу дэвсгэрийн дүрэн байгаа. Багарсад буюу бэгэрсэд. Эр үгэнд багарсад гэж түлхүүр үгээр тогтооно. Эм үгэнд бэгэрсэд гэдэг түлхүүр үгээр тогтооно. Энэ юу хийж гэнэ вэ гэхээр энэ б үсгээр төгссөн ба, га, ра, са, да. Энэ үсгүүдээр гэгүүлэгч үсгүүдээр төгссөн эсвэл үгийн дунд энэ үсгүүд орсон тохиолдолд ард нь гэгүүлэгч холбож болдог. Яг гэвэл энэ үг буюу үеийг битүүлж дуусгаж чаддаг. За дэвсгэр үсэг гэдэг нь үгийн дунд буюу адагт ардаа их шиггүйгээр орж чаддаг үеийг хэлж байгаа юм. Ардаа их шиггүйгээр тэрийгэ үе битүүлэх гэж хэлж байгаа юм. За тэгээд эр үгэнд болохоор ба, га, ра, са, да гэж уншина. Эм үгэнд болохоор б, г, в, с, д гэдэг. Тийм учраас энийг багарсад бэгэрсэд гэжсэн түлхүүр үгээр холбож байгаа юм шүү. За ганц ойлгох ёстой гол дүрм нь болохоор энэ хатуу дэвсгэрийн араас ямар нэгэн т ялгалын нөхцөл залгахдаа энэ хатуугаар эхэлсэн та, ча гэдэг нөхцөл дагаврыг залгадаг. Одоо тэгэхэд ингэхэд гэдэг одоо т ялгалын дуу, туу хоёр нөхцөл байлаа гэхэд алийг нь холбох вэ гэж хүмүүс аяг гайхдаг. Тэгвэл т үсгээр эхэлснийг энэ багарсадын араас, т үсгээр эхэлснийг бэгэрсэдийн араас холбоно. Ч үсгээр эхэлснийг багарсад бэгэрсэдийн араас холбоо шүү. За энийг зүгээр санаад авчих. Тэгээд дараа нь бүгдээр юм уншаад бичээд ирэхээр энэ тодорхой байна. За гэгүүлэгч үсэг ра. Ра үсгийн үгийн эхэнд орсон амьгүй хэлбэр нь ардаа их шиг аавгүй тохиолдолд бид нар амьгүй буюу эр үсэг дангаараа гэж ингэж ра гэж хэлдэг. Тэгээд үгийн эхэнд ра үсэг маань юм шилб, урт шилб, тэгээд хөндлөн зураас нуруу явна. Үгийн дундаа бас урт шилб, хөндлөн зураас нуруу, үгийн адагт урт шилб, хөндлөн зураасаа нумруулаад дуусгана. За үгийн дунд ра, ре хоёр адилхан. Хөндлөн урт шилб, хөндлөн зураас нуруу, шид нуруу. Үгийн дундаа бас адилхан. Үгийн адагт нь болохоор нуруу яваад шилб, урт шилб, тэгэнгүүтээ хөндлөн зураас шууд энэ сүүлийн нийлэмж хоёр хэлбэрээр орно. Нэг нь ингээд сүүл хэлбэрээр дуусч байна. Нөгөөх нь орхиц хэлбэрээр дуусч байна. Орхиц. Энэ орхиц а эсвэл орхиц сүүл эсвэл сүүл а. За ийм хоёр хэлбэр байгаа. За ри болохоор урт шилб, хөндлөн зураас нуруу, дахиад шилб явлаа нуруу. Энэ бол ригийн үгийн эхэнд орсон хэлбэр. Үгийн дунд болохоор нуруугаар эхлээд шилб яваад тэгээ хөндлөн зураас шилб явна. Тэгээ үгийн адагтаа ингэж орно. За би ер нь самбар дээр бас давхар бичээ үзүүлчихье. За ра үсгийг ра гээгүүлэгч үгийн эхэнд энэ нуруу багц, нуруунаас жоохон илүү гаргаад ингээд шууд шилб. Тэгэнгүүтээ хөндлөн зураас татаад
доошогоо. За энэ үгийн эхэнд орсон ра үсэг дангаараа үгийн дунд нуруугаа дагаад уурт шилб гараад энийг хөндлөн татаад нуруу. За үгийн дунд орсон ра үсэг дангаараа үгийн адагт орсон ра үсэг нуруугаар эхлээд шилб тэгээ хөндлөн татаад нумдлаад дуусгана. За энэ ра үсэг амьлуулбал ра-рэ толгой гаргаад шилб татлаа хөндлөн зураас шүд. Хөндлөн зураас нуруу яваа шүд. За дараагийнх нь нуруунасаа эхлээд шилб. За хөндлөн зураас татаад нуруу явлаа. Дахиад нэг шүд. Энэ бол ра-рэ үгийн дунд орсон. Үгийн адагт орсон ра-рэ нуруугаар эхлээ шилб явлаа. Хөндлөн зураас нумлаад орхиц нэг бол орхиц ааэтэй. Үгүй бол энэ өөрөөсөө шууд нумлах байгаа, сүүл татах байгаа. За ра-рэ ри толгой гаргаад шилб. За хөндлөн татаад дахиад нуруу явлаа шилб. Ойлгохгүй юм гарвал дор нь асуугаарай. За нуруу явлаа үгийн дунд ри шилб. За хөндлөн зураас татаад нуруу гаргаад дахиад нэг шилб. За энэ бол ригийн үгийн дунд орсон хэлбэр. Үгийн адагт орсон ри нуруу уурт шилб явлаа хөндлөн зураасаа татаад богино шилб татаад нумлаад дуусгана. Ри ро руу адилхан. За толгой гаргаад уурт шилб татлаа хөндлөн зураасаа татаад нуруу явлаа гэдэс. За үгийн дунд нуруугаар эхлээд уурт шилб татаа хөндлөн зураас татаад гэдэс нуруу. Үгийн адагт нуруугаар эхлээд шилбгээ гаргаад тэг хөндлөн зураас за одоо гэдэс нумын нийлэмжээр дуусна. За энэ роо толгой гаргаад урт шилб татлаа хөндлөн зураасаа татаад рүү үгийн эхэндээ гэдэс шилб. Тэгвэл шилб нь и үсгийн шилбийг бодвол яламгүй богино байх учиртай. Тэгвэл их сайхан цэвэрхэн харагдана. Нуруу урт шилб татаад хөндлөн зураас за үгийн дунд роотойгоо адилхан нэг гэдэс нуруу байна. Үгийн адагт нуруугаар эхлээд шилб хөндлөн зураас гэдэс нум оотойгоо адилхан. За жишээ үгсийн тэр дээд хэсгийг бол та нар радио, тараг, нэр гэдгийг хулаа биччихээрэй. Доор нь би нар сар гэдэг хоршоо үгээс бичээ. Тэгэхдээ би бүгдийг бичихгүй. Та нар энэ за эхний 3-ыг нь бичээ. Тэгээд үргэлжлүүлээ та нар өөрсдөө эрс сурал хийгээд олж бичээд ирээрэй. Эсвэл би яг энэ ард нь галигаар бичээд тавьсан байгаа. Энийг та нар галиглаад ингэж бичих юм шүү. За нар сар гэдгийг галигаар нь нара сара гэж бичдэг байна. Тэгвэл нараа сараг яаж бичих вэ? Энэ равск явлаа. Тэгээд аавсгийн сүүл орж ирнэ. Нара. Аавсгийн сүүл. Энэ болохоор энэ хэлбэр нь байна тийм ээ. Энэ үгийн адагт орсон энэ хэлбэр байна. За. Нара, сара. Сар болохоор завжид үсэг эс үсгээр хэллээ. Бид нар одоо үзнэ. Ра.
Сара. За энэ манай эр үсэг байна. Ра. Нара, сара. Хоёр үе. За дараагийнх нь хар бор. Хара буюу энэ хар гэчээд дундуур нь зураас татаад аа гэхээр энэ орхиц аа гэх тэмдэглэж байгаа юм. Эр үгийн хэ ийм зартиг байна. Зартгаа нуруунаас эхлүүлээд нумлаад аа ха. За эр үгийн ра. Ра үгийн адагт орсон ра. За одоо нэг орхиц аа нь хара. За энэ ха ра. Ра нь болохоор орхиц аатай байна. Хар. Бор гэдгийг бороо гэж бичдэг байна. Үгийн эхэнд орсон бэ, ном, гэдэс номын нийлэмж. Тэгээд а үсгээ дотор нь ном дотор оруулна. Бо. За эр үсэг орно. Ро. Боро. 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 Хар бор. За бороо гэдгийг борууга гэж бичнэ. Үгийн эхэнд орсон бэ, а гэж энэ номон дотроо. За одоо бо ра үсэг орж ирэх чинь. Ра үсэг. За ууга боруу га. Эр үгийн га ардаа их шиг байгаа учраас урд нь туслаа тавьж өгнө. За тэгээ орхиц аатай байх нь. Орхиц аатай. Орхиц аа. Борууга. Борууга. Руу гаан болохоор орхиц аатай учраас дундаа зураастай ингэж бичигдэж байна. Борууга хур. Бороо хур. Эр үгийн хэ зартигтай ном. Энэ номон дотор а үсэг орохгүй, тустай байна. Хуу эр үгийн хэ хуу эр хур. За орхиц аа байна тийм ээ. Хура. Ху ра. Хур. Бороо хур. Нарсар. Харбор. Бороо хур. За ийм үгнүүдийг бичлээ. За тэгээд үлдсэнийг нь Тэнгэр бурхан, дээр доор, хавар намар, гэр орон, эхнэр нөхөр, хүргэн бэр, баатар эр гэдэг үгүүдийг ард нь галилж өгсөн байгаа. Яг саяны миний бичсэнчлэн өөрөөсөө үйлээд ингээ бичээд ирээрээ. Тэр дээр гэдгийн дэгэрээ гिचээд зураас тавиад тавьдаг нь орхиц э. Доор гэдгийн зураас тавиад гэдэг нь орхиц а байна. Тэгээ эр үсгэн дээрээ та нар анхаарад эр үсгээ өөр өнгөөр аль болохоор тодтогч өгөөрэй заа юу. За дараагийн гэвлэгч за гэвлэгч байна. Гэвлэгч маань завжид үсэг байгаа. Завжид үсэг гэвлэгч. За үгийн эхэндээ са ардаа их шиггүй амьгүй хэлбэр нь
Ингээд нуруунд дээр дараад хоош нь явлаа. Урагшаа завжит үсэг учраас завж хэлбэрээр ингээд нумлаад хоош нь татаад урагш нь татаад шүд гаргаад нуруугаа дагуулна. За үгийн дунд нуруунаас эхэлнэ. За тэгээ урагшаагаа жоохон шүд гаргаад хоош нь татаад дахиад урагш нь татаад юм жоохон налуу гаргаж өгөх хэрэгтэй. За нуруу гарлаа. Ийм. Өөрөө нэг юм богино шүдтэй юм шиг байгааз. Тэгэхээр шүдтэйг нь тхий андуураараа. За үгийн адагт нь ингээд дуусгана. Одоо энэ саагийнхаа живжиг хааж байгаа гэсэн үг. Үгийн адагт. За саасе завжид үсгийн далгаа шил татлаа. За нуруу яваад нэг шүд. За энэ А-гийн нэг шүд орж ирлээ. Тэгээд нуруу явна. За үгийн дунд нуруугаар эхлээд богино шүд яваад хоошлоо. Дахиад нэг шүд. Саасе. Үгийн адагт саасе. Нуруу эхлээд богино шүд яваад хаашаа татлаа, урагшлаа. За одоо сүүл татна. За энэ саасгийн сүүл. За си бол ерөнхийдөө ши гэж уншигдана. За нуруу шилб. Энэ син ши гэж уншигдана. Шитэй адилхан учраас би ард нь ши гэж биччихье. Ши ши номлолаа. Үгийн дунд үгийн адагт. За нөгөөх нь соо үгийн ихэнд сигийн живжид үсэг. Тэгээд нуруу яваад ном гараад нуруугаар дуусна. За үгийн дунд нуруугаар эхлээд суугийн гэдс орж ирж байна. Соо үгийн адагт нуруугаар эхлээд живжид үсэг. Тэгээд нуруу ном гэдс ном. За сөө живжид үсэг явлаа. Нуруу гэдс богновтор шилэв нуруу. За нуруугаар эхэлнэ. Үгийн дунд завжид үсэг. Тэгээд нуруу яваад гэдс явлаа. Нуруугаар дуусна. Үгийн адагт нуруугаар эхлээд завжид үсэг. Гэдс ном. Сөө. За. Цаг эвлэгч. За одоо жишээ өгүүлээ үзье. За түрүү нар сар гэж бичсэн. Энэ жишээн дээр саран гэж байна. Наран болгоход бас муу адилхан нараа энэ наран болгоно. Энэ нөгөө нэр үгээс нэр өгөөсгөх энэ үсгийг залгасан байна. Нарны аймаг гэж бичгээд нарны гэхэд наран уу болно. Сарны гэвэл саран уу болно. Тийм ялгал өгнөслөө. За энэ жишээ хошин үгсийн дөрвөн жишээ байна. За энийг дөрвөлнгийн нэр нь бичээд өгчээ дөө.
Энэ самбар дээр байгаа жишээ өгсөн саран сардаг ус өвс гэдгийг өөртөө булаа биччихээрэй. Тэгээд доор нь би энэ хошоо үгээ хослуулаад бичээ. За ус гэдэг энэ дээр байна. Усуу гэж бичнэ. О тэтэм буюу үгийнхэнд орсон. За эс үсэг үгийн адагт орсон За энэ суу гэд хоёр үе байна. Суу. За нөгөөх нь мүс гэхэд үгийнхэнд орсон м м тэгээд завжит үсэг мөгийн гизэг тэмдэглэгээ. За энэ бас мөөсүү гэд хоёр үе байна. Мөөсүү. Ус мөс. За дараагийнх нь төмс сонгон. Төмөсөө гэж чинь. За тэ үсэг үзэг байгаа. Тэ дараагийнх нь тэ үсэг байна. Тийм учраас яг бичээд орхичих. Тэ үгийнхэнд орсон мөсүү. Завжит үсэг үгийн адагт орсон. Тэгээд эм үсгийн гизэг тэмдэглэгийг мартуузаа. Гизэг. Эм үсгийн гизэг. Төмөсүү гэд 3 үе байна. Төмөсүү. 3 үе байна. Төмөс, сонгон. За сонгино. Энэ сонгон гэж ардаа юу орхиц зоотой биш, зүгээр энэ зураасыг илүү тавьсан байна. Энэ юм дээр слайд дээр. За эс үг сонгон завжит үсэг гээгүүлэгч явлаа. Завжит гээгүүлэгч эс үсэг энэ үсэг одоо энэ ихэнхлийн ингээ энэ тэгээ ихэнхлийн гээ дараа нь сонгина гэж юм. Сонгина. Зураас татаад биш юм байна шүү. Сонгина. За энэ их онцгой бичигдэж байна. Ихэнхлийн энэ. За энийг яг энэ дундуур нь татчихъя. Сонгина. За сон байна. Ихэнхлийн энэ жижигхэн гээтэй сонсогддог. Тэгээд эм үгийн гээ тэнгүүтээ энэ дээр орж ирж байна. Сонгина. Сонгон. Төмс сонгон. Төмс сонгон. За тэгээд нөгөө хоёр үгийг та нар биччихээрэй. Сэтгэл гэдгийг сэтгэл гэж бичдэг байгаа. Энэ тэ үсэг нөгөө үгийн дунд орсон гэдэс шүдтэй тэ үсэг байна. За яг дараагийн үсгийг үзэхээр тодорхой болно. За шаа үсэг ер нь саатайгаа адилхан ганц ялгагдах юм нь хоёр тусал завжит үсгийн хоёр тусал байгаа. Тийм учраас эхлээд ангиугаар яаж бичигдэх үү гэдгийг биччихээд энэ дараагийнх нь би энийг бичгүүгээр зүгээр шууд ард нь хоёр цэг туслын тавиад явчихъя.
За шаа маань амьгүй хэлбэр нь үгийн эхэнд завжид үсэг. Тэгээ ялгах тэмдэглэгээ нь 2 тусал байна. Дэвсгэр болохгүй. Дэвсгэрлэхгүй гэдэг нь ардаа их шиггүйгээр орохгүй гэсэн үг тийм ээ. За, шаа үсгийн 2 тэмдэглэгээ. Ингээд 2 тэнцвүүгийн тэмдэг шиг тавьчихна. IC үсгэн дээр болохоор энэ тэнцвүүгийн буюу энэ 2 тусал тавьдах шаардлагагүй. C үсгэн дээр байхгүй. Яг энэ жишээн дээр бол бичсэн байна. Ер нь бол C үсгэн дээр тавьдаггүй. Яг энэ багшийн жишээн дээр бичигдсэн байна. Шаашэ. Энэ болохоор ши. Энэ шоо. Шоо. Ши үсэг И үсгийн өмнө орохоор энэ туслаа гэдэг энийг та нар өөр бусад ном сэтгүүл уншихаараа анзаарах болно. Яг уу энэ дөрмийн дагуу энэ дээр бол тэмдэглэгийг нь тавиад орхичээ. Ер нь бол энэ И үсгийн урд ийм 2 цэггүй орно гэд ойлгочоорой. За жишээ үгээ бичээ. Шарах шүүгээ, шарын шашин, за шашин төр дээр байна. Шаазгаа шувуу. Зарим үсгийг үзээгүй ч гэсэн чи явчээ та нарт нүдэндээ дасчээ. Завжид гэгүүлэгч ши ра шарах ширахо. За би энэ дээр энэ 2 тэмдэглэгийг тавихгүйгээр шууд ингэ бичээ явчихъя. Үүнийгээ ширахо 3 үе байна. Ширахо шарах шүүгээ. Шүүгүү гэж бичнэ. За одоо энэ үү үсгэн дээр болохоор энэ завжид гэгүүлэгчийн 2 тусал орж ирнэ. Дээр нь шүү. Тэгээд эм үгийн г-ийн дотор үү шүүгээ. Шүүгүй. Шарах шүүгээ. За шарын шашин гэхэд шираун. Шэр буюу өнгөний шар. Анайгун. Шарын шин. За шира ин шираин энэ 2 тэмдэглэгээтэй шин. Тэгээд энэ шаа гэдэг дээр 2 тэмдэглэгээ нь 2 цэг тусал нь байна. Харин ши гэдэг дээр нь байхгүй байгааг анзаараарай. 3 үе байна. Шарын шашин. За шаазгаа гэдгийг шагаа гай. Шагаа ирүүгийн га 2 шагийн 2 цэг га зэ үсэг ингэж нэм сэрэ
дугуурсан ийм сирен. За тэгээд шагаазгай. За үгээр нь таслая. Гай. Энэ дээр га байна. Энэ дээр за. Энэ дээр га. Тэгээд энд явж байна. Шагаазгай. Бабу. За ши үсгийн 2 цэг тэмдэглэгийг орхино. Ши ба го. Ши ба го. Шого. Одоо биччихье. Шарах шүгэ. Энэ дээр шарын шашин. Язгай шүгэ. За ингээд са ша хоёр ээжлэхэн завжиж тэмдэглэгээр тэмдэглэгдээд ганцхан онцлог тэмдэг тэр хоёр туслаар ялгагдж байгаа учраас ялгахад их амархан. Тэгэхээр нэг бичвэрээр бичигдэж байна. Нутгийн аялгаугаар өөрөөр уншиж болно бас. Шарах тэмдэг дээр артлт нь нөгөө нэг иш үсгийнхээ артлт тусал тавихгүй байна тий. Шувуу гэдэг дээр бас ягаад тийм бэлээ өгшөө? Энэ нөгөө ис үсэг дээр бас тэгсэн тий. Ис үсэг дээр и үсэг оронгуудаа энийг сигээр уншина эсвэл шигээр уншина. Тийм ээ. Тэгэхээр энэ яг хөө дөрмийн дагуу бол энэ тусал байх харагдаж байгаа ч гэсэн яг бичвэр дээрээ буюу ном зохиол дээр бол хизээч энэ тусал байдгүй. Ши дээр гэсэн юм. Тий, ши зөвхөн и үсгийн өмнө орохороо тийм байгаа. За ойлголоо. И үсгийн өмнө. Баярлалаа. За дараагийн үсэг маань өнөөдөр хэдүүлээ хатуу дэвсгэрт үсгүүдийг үзэж байна. Та маань үгийн эхэнд та амьгүй хэлбэрнэ. За энийг бол хоёр янзаар бичиж болно. Та нар өөрсдийнхөө бичгийн хэвэнд яаж гарч чи орох юм. Нэг нь ингээд нурууныхаа тэндээс хагас ном гаргаад нөгөөх нь урагш нь ном гаргаад тэгээ богино шилб татаад нуруу татна. Богино шүд татаад нуруу татна. За энэ бол их хөөрхөн бичвэр. Би ингэж бичих дуртай. Хөөрхөн. Нөгөөх нь болохоор нөгөө үгийн эхэнд ордог хэлбэр нь зүгээр шууд нурууга татангуудаа ингэж бас бичдэг. Тийм ээ? Энэ хоёр хэлбэрийн аль нэгийг нь та нар сонгороо. Энэ үгийн эхэнд орсон хэлбэр байна. За үгийн дунд нуруу явлаа. Тэгээд урагшаага шилб яваад ийм дэгээ гаргаж өгнө. Дэгээ гаргаад буцаад шилбээ дагаж нуруу руугаа ирээд нуруугаа дагуулад дуусгана. За энэ үгийн дунд орсон тэ. За үгийн хадагт дэвсгэрэлтгүй. Тэ үсгээр үг дуустдаггүй. Тэ үсэг үе битүүлдэггүй. Тийм учраас дэвсгэрэлтгүй. За энэ дунд хадагт ихшгээр амьлуулъя та тэ. Тэгээ үгийн хадагт болохоор
сүүл байна. За энийгээ болохоор дэгэ гэж байгаа тийм ээ. Энэ дэгэ. За T үгийн эхэнд шилэг. За үгийн дунд үгийн адагт нуруу тэгээ ном T та ту та энэ толгоон дээр үгийн эхэнд болохоор ийм толгой Т бичигдэж байгааз тэгэнгүүтээ үгийн дунд болохоор ийм дэгээтэй Т бичигдэж байгааг анзаарж байгааз. За энэ үгийн дунд туу энэ Т үсэг энэ У үсгийн гидс хоёрыг ер нь их ойролцоо ойрхон бичнэ шүү. Ингэж ойрхон бичнэ. Бараг нийлүүлж бичдэг. Би энэ дээр жоохон салгасан байна. Энэ дээр бол бараг нийлүүлж бичнэ. За төө тэгвэл явъя. Төө толгой Т Ö үсгийн богиновтер шилэг нуруу. За энэ төө төвгийн үгийн дунд орсон хэлбэр. За төө төвгийн үгийн адагт орсон хэлбэр. Ингээд жоохон ялэмгүй нийлж бичигдэнэ. За жишээ өгсөн та гэдэг дээр тал, ат, бат тэгээд юу вэ? Тэмээ, хатах гэдэг үгнүүд байна. А би доор нь хошоо үг бичсэн байгаа. Нилээн хатуу хэцүү үгнүүд байж магадгүй. Алтан төрхмөл, амжилтын түүх, төгс төгөлдөр гэдэг үгнүүд байна. Алтан, алт гэдэг дээр нэр үгээс нэр үгүүтэй чи энэ үсгийг залгасан байна. Тэгээд алтан гэдэг үг бүтчээ. А, Л, Т, А, Н, алтан. Ил үгийн эвэр. Алтан. Алтан. Төрхмөл гэдгээ биччихье. Түрхимэл. Түрхимэл. За төр Т У Р Түвэн Р Хи Мэл мэл төрхмөл. Дараагийнх нь амжилтын түүх. Түүх гэдгийг өвөрмөцөөр бичдэг. За амжилт гэдгийн Ж үсгийг бид нар үзээгүй байгаа. Гэхдээ яг хөө түрүүний жишээн дээр шаазгаа гэдэгт орсон. Амжилта. Ин энэ аагаар төгссөн учраас ин гэдэг энэ харьяалахын ялгалын ин гэдэг нөхцөл залгасан байна. Түүх гэдгийг Т-үхэ гэж бичдэг. Т-үхэ. За энэ өвөрмөц үг. Түүх. Амжилта. Амжилта. Ин. За Т-үхэ. Т энэ дээр үу байна. Энэ дээр хэ байна.
орхидтай хэ. Тэвх буюу түүх. Амжилтын түүх. Амжилтын түүх. За төгс төгөлдрийг бичиж тавьчих. Тэгүс гэж бичнэ. Тэгүс. Толгойтой тэ эм үгийн гэ ү тэгээд эс үсэг үгийн адагт орсон. Тэгүс. Толгойтой тэ эм үгийн гэ ү эл тэгвэл үгийн донд орсон дэ үгийн адагт орсон ар эр ра тэгвэл дэр за эл үсгийн эвэр байна. Тэгвэл дэр за энэ дээр тэ үйлээ тэгүс тэ гү эс төгс гэдгийн тэгүс тэгү за ер нь тэгү гэдэг нь энэ үндсэн юм байна. Бараг тэгү эл байна. Тэгээд дээр тэгвэл дээр за энэ дээр д үсэг сонсогдож байгаа. Төгс төгөлдөр үгийн дунд орсон д тэтэй адилхан. Төгс төгөлдөр. За одоо хамгийн сүүлийн үсэг нь да. Та үсэг маань таатайгаа адилхан бичигдэн ганцхан ялгаа нь дэрэн дунд үгийн дунд орохдоо дэвсгэрэлдэг учраас хоёр янзын дээгэр бичигддэг. За дэвсгэр дэ нэг нь нөгөөх нь дэвсгэргүйгээр их шигтэй ордог дэ. За энэ дээр дэ гэчээ. Энэ да үсэг. Энэ да дэ. Энэ ди. Энэ доо ду. Дөө дүү адилхан. За тэгвэл энэ хоёр бичрийн аль нэгийг сонгож болно гэж хэлсэн байгаа. За д амьгүй хэлбэр нь толгой д. За үгийн дунд болохоор хоёр янзын д бичигдэг гэсэн байгаа. За нэг нь болохоор энэ нуруу яваад гэдэстэй тэгээд нэг шүдтэй. Ийм д. Энэ болохоор дэвсгэр д шүү. Энэ дэвсгэр д. Нөгөө цутгалан гэдэгт тэ цутгалан гэд нэг орсон тэ. Энэ болохоор дэвсгэр нь. Үгийн дунд ордог дэвсгэр. А нөгөөх нь болохоор төрүүчийн үгийн дунд ордог дэвэн. А энэ удаад д үсэг дэвсгэрлдэг багар сад гэдэгт орсон багар садын д. Тийм учраас үгийн адагт д үсгээр дэвсгэрлэнэ. Дэвсгэрлэхийн тулд нуруу яваад за ийм охор сүүлээр төгснө. Одоо сүүл энэ үгээр төгснө. Эсвэл нөгөөх хэлбэр нь гэдэс сүүлийн нийлэмжээр төгснө. За ийм хоёр онцлогтой. За энийг энэ дээр онцгойроо ойлгоод авчаарай. Үгийн адагт тийм хоёр хэлбэрээр төгсөж байгаа. Дэвсгэрлэхдээ их шиггүй зүгээр сүүл байна. Д үсгийн дан д хэвээрээ. А энэ дээр болохоор д д а гэдгийн нийлэмж сүүл байна. Энэ яг уншаад бичээд ирэхээр ялагдана. А энэ болохоор дэвсгэрлдэг нь дэвсгэрлдэг д. Одоо сүүл гэж байгаа. Одоо энэ бас сүүл. Д сүүлтэй.
За. Д үсгийн жишээ. За жишээн дээр 7 дөөл одоо тэнд тэд эд дүн гэдэг ийм жишээнүүд байна. За энэ дундаас харахад тэд эд гэдэг нь энэ одоо сүүлээр төгссөн дэ байна. Дүн гэдгийн үгийн эхэнд өвөрмөцөөр бичигдсэн байна. Хэвтээ дэ гэр эхэлсэн байна. Энэ ганцхан маш цөөхөн үгэнд ингэж дэ үсэг үгийн эхэнд хэвтэйгээр орж ирнэ. Тийм учраас энэ өвөрмөц үгийг зүгээр бичээд энэ чигээр нь тогтоогоорой. Дүн гэдгийн энэ дэ ү энэ гэгийн ихэнхлийн энэ үсэг байна. За харин энд тэнд гэж бичихэд эндээ тэндээ буюу энэ сүүл дэгийн араас сүүл залгагдсан байгаа шүү. Эндээ тэндээ гэж бичигдээд энд тэнд гэж уншина. Энэ үсгийн цэг тусал тавигдахгүй. Яг гэвэл энэ гэгүүлэгчийн өмнө орсон учраас энэ үсэг чинь нөгөө дэвсгэрэлдэг үе битүүлж орж чаддаг гэгүүлэгч үсэг. Тийм учраас ард нь гэгүүлэгч залгахад өмнөх туслаа гээсэн байна. Бас га үсэг хоёр туслаа гээн хэрвээ ард нь гэгүүлэгч орвол. За энэ тэгээд эндэ гэдэг үг боллоо. Энд буюу эндэ. За тэнд гэвэл тэ энд тэндэ дэ за задлаад харъя. Эн дэ энд тэ эн дэ. За тэ эн Тэ хоёр яг байхгүй юу? Энэ дэ үсгийн сүүл байна. Энэ үсгийн сүүл шүү. За тэгээд энд тэнд. За дараагийн жишээ нь дээд доод гэж байна. За дээд доод гэдэг бол урт урт о байна. Энэ урт эгшгийн дүрэн үзээгүй. Гэхдээ дунд нь эгшиг жииргэлтгийг анзаараарай. Дээд доод гэж үчихэд дэгээдүү догоодуу гэж бичнэ. Эмөгийн г учраас г-гийн ном орлоо. За тэгээд дэ үсэг ү үсгийн ном гэдэс ном дэгээдүү догоодуу. За энэ дээр эр үсгийн г орж ирлээ. догоодуу гэж уншина. За эр үгийн г ард нь эгшиг байгаа учраас уртлынх нь хоёр туслыг тавина. За задлая. Дэ гэ дүү энэ дээр дэ гэ дүү буюу дээд гэдэг үг. За энэ нь догоодуу. За дээд доод. За дараагийнх нь маргад эрдэнэ гэдэг үг бичсэн байна. Маргад яг хэвээрээ бичигдэнэ. Үгийн эхэнд орсон тэтэм ма эм гизэгтэй. За а үсэг. За эр үсэг. Үгийн донд орсон эр. За эр үгийн г а д. Үгийн адагт орсон д. Энэ бол энэ д сүултээ хэлбэр нь. Энэ бол ардаа эгшигтэй хэлбэр нь биш маргад.
За Г үсгийн хоёр тэмдэглэгээ цэг тусал орно. Яагад гэвэл ард нь А үсэг жиргэлсэн байгаа учраас. Энэ эр үсэг ардаа шууд гээгүүлэгч авч чадчихна. Яагад гэвэл эр үсэг маань багарсадын хатуу дэвсгэр учраас. За тийм учраас мар га энэ хоёр ингэж таслахгүйгээр. За яг хоо. Үе үеэр нь зүгээр ингээ харуулж та. Мар га дэ. Ма эр га а энэ дэ үсэг дангаараа. За энийг бас нэг үеэр таслахад мар гад гэж ингээд хоёр үе болгож болох байж ингэж тасалж болох байж мар гад гэж ингэж тасалж болно. Би болохоор энэ үе үеэр нь ма эр га дэ гэд ингээд тасалчлаа. Маргад. За маргад эрдэн. Эрдэн гэхэд эрдэний гэж өвчин. Үгийнхэнд орсон титэм үгийн дунд орсон эр үгийн дунд орсон эр эн ном энэ үсэг урдаа тусалтай байна. Яг гэвэл ардаа их шигтэй байна. За эр ни 3 үе. Эр ни 3 үе. Эрдэн маргад эрдэн. За маргад эрдэн. Бичээд дуусчих уу те? За болсон. За одоо ингээд хичээл дуусчихна. Энэ намар гэдэг шүлгийг гэрийн даалгаварт хуулж бичээрэй. Насаг дөржин намар гэдэг шүлгийг энэ бичмэл хэлбэрээр нь нэг тавьсан. Тэгээ хажууд нь би кириллээр буулгаад дээрэс нь галгилж өгсөн байгаа. Тэгэхээр өөрөөсөө энийг хуулж бичихтэй үе үеэр нь үйлээд ямар үсэг яаж орсон байна гэдгийг яг миний галгаар болгосны дагуу сайн дагаж уншаад бичээрэй. Болроо. За ялангуяа болроо. Одоо мартсан чинь ингээс сэрэгчин. Энэ их аятайхан ингээд харьцуулаад уншихад их аятайхан. Шууд ингээд дагаад унших гэхээр уншиж чадахгүй хэцүү гэж магадгүй. Тийм учраас би доор нь ийм шипи өглөө. За тэгээд энийг үргэлжлүүлээд дараагийн хичээлдээ бас дараагийн 4 мөртийг буулгана. Ерөнхийдөө хичээлийнхаа төгсгөл ямар ч байсан бүх гээгүүлэгчд дараагийн 7 хоногт үзээд дуусчихна. Одоо бид нар ямар гээгүүлэгчд үзэх вэ гэхээр ч я за гээгүүлэгчдийг үзнэ. Я гээгүүлэгч бас үзнэ. Тэгээ тэр тавгаа дараагийн 7 хоногийн хагасаа өдөр үзээд тэгээд монгол бичигт ордог, одоо монгол хэлэнд ордог бүх гээгүүлэгчдээ үзчихлээ. Тэрний дараагийн 7 хоногт хэдүүлээ гадаад галгийн нөгөө фа, па, тэгээ лаха гэдэг ч юм уу тэр гадаад галгуудаа үзэж эхэлнэ. Гэхдээ эхлээд энэ Монгол одоо үгэнд ордог гээгүүлэгч өсгөөдөө үзээд дууссан тохиолдолд бид нэр бүх юмыг уншиж бичих чадвартай болно. Дараагийн хичээлдэр намар шүлгээ үргэлжлүүлж үзээ. Тэрний дараагаас хэдүүлээ гадаад галиг орохоос өмнө монгол хэл шүлгээ бичнэ. Монгол хэл шүлгээ хамтдаа. Нөгөө дараагийн 7 тэрний дараагийн чинь Memorial Day гэдэг нөгөө баяр болж байгаа шүү дээ тий. Тэр би харин байхгүй. Тийм болохоор энийг ер нь YouTube дээр нөхөд үзэж болно үстэй. Тэгээрээ YouTube дээр нөхөд үзчихээрэй. Яг ингээд тайлбарсан чинь маш гоё ойлгогдчих. Ер нь баг. Үгүй ер нь 10 жил тахта бараг гэж баг санагдахгүй байна. Гэхдээ би нөгөө нэг яагаад монгол хүмүүсэж нөгөө галилаар айгу сонирн бичдэг штэ. Би жоохон ойлгохоо бол монгол хүн байж монголоо ойлгохгүй би болцсон байхгүй. Жоохон төсөөрчж байгаа л да. Одоо ингээд аяндаа үзээд ирэхээр бид нар англи хэлийг яаж сурлаа те бас өөрөөр бичигдээд өөрөөр уншигддаг шүү дээ те өөрөөр дуудагддаг. Тэрэн шиг өөрөөр бичигдэж уншигдж хагаад аяндаа үгийнхаа язгуур үг үндсээ ойлгоод ирэхээр нүдэнд дасаад шууд уншдаг болно. За маш гоё юм. За баярлалаа.
За тэгээд цагаан толгоогоос бид нар өнөөдрийг хүртэл юу үзсэн бэ гэдгээ эргээд нэг саний. Их шиг 7 А, Э, И, О, Ө гэ хамгийн ихний хичээлдэр үзсэн. Дараа нь наамаалаа гэгүүлэгчийг үзсэн. Эдгээр наамаалаа нь титэмт гэгүүлэгч байсан. За тэрний дараа бүгдээрээ ха, эр үгийн ха, эм үгийн хэ, эр үгийн га, эм үгийн гэ, тэгээд б гэгүүлэгчүүдийг үзсэн байгаа. Эднэр маань номт гэгүүлэгчүүд байсан. Наамаалааг үзэх явцдаа бид нэр ихэнхлийн ин гэ буюу хэлний угаар дуудагддаг ин гэдэг ингийн ихэнхлийг үзсэн. За тэгээд өнөөдөр бид 5 гэгүүлэгч үзлээ багаар садад ордог. Та, да, ра, са, ша гэсэн энэ 5 гэгүүлэгчийг үзлээ. Хичээл жоохон шаргуу явсан. Гэхдээ та нар миний бичрийг дагаад хуулаад бас сайн гүйцлээ. Дэвсгэр үсэг гэдгийг үгийн дунд буюу адагт ардаа их шиггүй үе бүтүүлж ордог гэгүүлэгч үсгүүдийг дэвсгэр үсэг гэдэг. Түрүүний хичээлд намлан буюу наамаалаа ин гэгүүлэгчүүд зөөлөн дэвсгэр гэдгийг бид нар үзсэн байгаа. Өнөөдрийн хичээл дээр багар сад буюу хатуу дэвсгэр үсгүүдийг үзэж дуусглаа. Тэгээд энэ зөөлөн дэвсгэр, хатуу дэвсгэр гэдгийн одоо мэдэх ёстой чухал юм нь ард нь ямар тийм ялгалын нөхцөлийн ямар үсгийг залгах вэ гэдгийг хатуу зөөлөнгөө мэдж байгаа залгадаг. Жишээлбэл хатуу дэвсгэрт тэр та чаагаар хэлсэн нөхцлүүдийг залгадаг бол зөөлөн дэвсгэрт Д, Ц-гээр юм уу бусад нөгөө гэгүүлэгчээр хэлсэн үсгүүдийг залгадаг байгаа. За тэгээд энэ ардаа дэвсгэрэлтгүй үсгүүдийн би ийм тойрог дотор ингэж харуулсан байна. Жишээлбэл энгэ буюу тэр хэлийн угийн эхлэхийн энэ үсэг маань угийн эхэнд ордгоо та үсэг угийн адагт битүүлж орж чаддаггүй үг битүүлж чадахгүй. Ша үсэг бас үг битүүлж чадахгүй. Тэгээд хэ үсгийн эм үсгийн хэлбэр нь үг битүүлж чадахгүй. Хаа үсэг бас битүүлдэггүй ч гэсэн хаяа заримдаа бас битүүлж орох онцгой тохиолдол байна. За тэгээд ингээд дуслаа. Энэ тийм ялгалын нөхцлүүдийг яг эндээс та нар болроо өдр хуулаа биччихээрэй. Энэ түрүүчийн хичээл дээр энийг орсон юм. Тэгэхдээ би энийг арилгаагүй энд үзүүлсэн байгаа. Эргэн санахын тулд. За тэгээд өнөөдрийн бичсэн жишээ үгнүүдээ сайхан жагсаагаад бичээрэй. Хоршоо үгийг хоршоо чигээр нь жагсаагаад бичээд байгаараа. Тэгэх юм бол гарт чинь нүдэнд чинь тогтож өгнө. Бичгтээ аль болохоор үе үеэр нь салгаж тогтоогоорой. Яг тэгвэл дунд нь нэг шиг жиргэлсэн байгаа. Зарим үед ард нь нэг шиг орсон байгаа. Онцгой тийм учраас тэрийг нүдлэхийн тулд ингэж үеэлж тогтооно. Тэгээд бас боломжоор харьяалахын тийм ялгалын нөхцлүүдэд холбож үзээд өөрийнхөө хэмжээнд өгүүлбэр зохиох гээд үзээрэй. Ямар нэгэн үг өгүүлбэр зохиох гээд үзээрэй. Түрүүний үдсэн дундаас зарим нэг үгийг би гүйцэд бичээгүй. Жишээлбэл энэ багш шав, шингэн шавар энтер гэдгийг би бичээгүй. Та нар энийг өөрсдөө бие даагаад бичээд ирээрэй. Тэгээд энд нэг зүүр үг байна. Овоо босгоогүй бол шаазгаа хаанаас суух вэ гэсэн үг байна. Энийг хуулж бичээрэй. Энэ дээр сэтгэл санаа гэдгийг салах сарных сэтгэл санаа гэдгийг би бичээгүй. Та нар дөхүүлээд бичээд ирээрэй. Алдаан дээрээсээ суралцсан. Буруу зөв бичсэн ч хамаагүй. За хавар намар гэр орон эхнэр нөхөр хүргэн бэр баатар эр гэсэн үгнүүдийг гайлгалж өгсөн бас бичээд ирээрэй. За ингээд өнөөдрийн даалгавар хичээл бол нэлээд төлхөө хичээл байлаа. Даалгавар ихтэй байна. Гэхдээ битгий шантраараа хэрвээ та нар яг энийг 7 хоногийн турш ядчил нэг хуудасаар нь бичээд байх юм бол гарчин зөвшөрч монгол хичгээ маш хурдан сурах болно. За баярлалаа бүгдээрээ сайхан амраарай. За баярлалаа. За баярлалаа сайхан танилцлаа. Баяртай их шавлаа бодроо байгалагч баяраа тэгээ манай баярлалаа. 1 2 2 гарсан байна. За баярлалаа.